Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь шинэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Үрстэй элхэх захидал. Аавынхаа оронд аав болж, ээжийнхээ оронд ээж болсон хайрт охин минь. Хожуу ухаарлаа үсгээр сэлж, гонгорхон охин номиндоо бичв. Инхрээ сайхан охиндоо энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе. Үгийлэн санагалзах сэтгэлийн аргамж алдарч, үнэн сэтгэлийн үгээ чамдаа бичсэн. Алаг хорвоод аав гэж дуудуулах алдрын дууг ижигээс чинь сонсоод амьдрал тэмүүлэх итгэлийн очийг анхудаа мэдэрч билээ. Хүний ертөнцид өрмөн чи төрж, хувь муут эцгээ хамгийн жаргалтай нэгэн болгосон юм. Гондоо амьдралд гэрэл нэмж, гутарсан сэтгэлд гал асааж, гарт ис баригдан нүдэн дүл үзэгдэх гайхалтай хайрыг чи л надад бэлгэлсэн юм. Өөрийнхөө дуунаараа мөшөж, үчийн бүрийг ч хайхралгүй зүтгэсээр өнтөө хэдэн жилиг өдөв. Өөдсгөн охин минь өсч торнов. Онцаг үлрэн өнгөрч охин өр минь 3 дүүтэй болов. Орчлонд хөлчөө явах эрх хасагдаж, олноос олон хариуцлага тулгарв. Хөрс дэлхийд хөг шиг нэмсэн хөөхөн өрсөө хүний олноос дутаачихвээ гэж эргэх цагийн өөрчлөлтийг үлтэн ихэд хөдөлмөрлсөн билээ. Өөрөөсөө ч илүү хайртай өрөөгөр жаахан өрсөө өөр бусдаас хоцорчихвээ гэж өдөр шөнөгүй зүтгэсэн билээ. Амьд сэрүүндээ та нарыгаа айлын хүүхдээс дортуулахгүй юмсан гэж ажлын шар шиг явсаар 10 жил өнгөрчээ. Аяа үүний цаана алагхан өр номин минь чийл байлаа. Аавынхаа оронд аав болж, ээжийнхээ оронд ээж болж, ар гэрээ авч явсныг аргагүй ихээр мэддэгч гэлээ. Урмын үг урсгаж байсан удаа надад үг хийсэн. Өршөөгөөрэй. Бүхий л зүйлээс үнэтэй бүлтгэр охиноо бүр мартаж орхижээ. Бүрэн ярилцаж ойлголцолгүй буурал хорвоог туулсан байна. Хаврын яргуу шиг хонгор охин минь харцаараа гомдол нэхэн хоцорно. Хамгийн сүүл хизээ чамаагаа унарснээж санахгүй юм. Хармуу толгой харамсаад би чинь барахгүй юм. Хүлцэж эцгээ уучлаарай хүний дээд өр минь. Айлын том гисэн айхтар ачааг чамд өргүүлчихэд адаг сүлд нь нэргүй зарс болгочихвоо да. Аав ээж нь чиний хэл хүчинд алба ажлаа асуудалгүй хийдэг юм шүү. Ажилсаг ухаан тохиом минь. Ахиц, амжилт, алдаа онооны чинь дэргэд аав нь тулж төшсөнгүй. Амьдралын харгуугаас гарах алтан луужинж байсангүй. Адгаж аавыгаа хүсснээрээ зүхэж олноо. Ажид охин чамдаа хизээж харан гомдохгүй. Амин ур чамаагаа нүдний цэцгийн мэд хайрладаг боловч атаглаад үүнийг ил гаргасан нь үгүй. Ангийн чинь хурал суудаггүй, анд нүхтийг чинь мэддэггүй. Аавыгаа уучлаарай. Инээд хөөрн чин элэг дэвтдэг, эрхэлж наадхад чинь өр зөөлөрдөг эцгийн дотоод сэтгэлийг инхрээ өр минь ойлгоорой. Нэхэж хөөгөөд өнгөрсөнд буцдаг бол нэг мөр засрах байсанд минь итгээрэй. Нэрэл ээж аав нь чиний ирээдүйн төлөө нэг амьдралынхаа баггүй хугацаанд ажилласан юм шүү. Гинэтхэн өөрчлөгдөөд гайхалтай сайн аав болно гэж хэлэхгүй ч гэлээ. Гаргасан алдаагаа дахин давталгүй явах амлаж байна. Гагцхүү сайн охин чамаагаа гуаглан загнаж зовоохгүй. Гарах орхыг чинь хорж гэрийн мухар сахиулахгүй. Ганцхан чимэл намуун төлөв байж эрдэм намдал шамдаарай. Сэтгэлийн чандад уяатай, сэргэлэн сайхан охиндоо маш их хайртай шүү аав нь. Аав төвшин төр. Захидал 2. Чамтайгаа хамт байх хамгийн гоё. Охин мигмар заяада ээжээс нь. Сайн байна уу? Эмээх шалтгаан заримдаа бас уйлах, уйрах хайрлахын эхлэл болсон жаахан охин минь. Чамаагаа ирсэн тэр өдрөөс хойш баяр баясгалангаа тоочж барахгүй нэ ээж нь.
Хүний амьдралд баяр хөөр, уйтгар гүнийг, зовлон жаргал ээлжилдэг гэдэгч, уйцгарлах цагт инээлгдэг, уйлах цагт нулимсын минь арчдаг, зовох, уурлах цагт тайтгаруулдаг жижигхэн охинтой болохоор ээж нь амьдралдаа сэтгэл хангалуун явдаг юм шүү. Ээжийн охиноо сарнаас ирсэн гэж боддог. Тэгж зүудлүүлж ирсэн болохоор л тэр. Тийм болоод ч тэрүү чи багада байнга өвдөж ээжигээ зөндөө айлгсан. Гэхдээ миний охин их мундаг. Амьдралын төлөө зүтгэлтэй бүр цаанаасаа нэг л өөр хүүхэд шиг санагддаг. Эмнэлгийн орон дээр алханд багтдаг жаахан хөлөө сойлгоо твтэж байхдаа би тэгнэ та битгий зов гэд байх шиг хөөхөн алгнуудээрээ их л сэргэлэн хардагсан. Ээж нь охиноо өвтгөхөөр арга барлаг байж үлээ. Арга барахдаа бурханд залбирч охиндоо хийсэн тарилгын цаасан дээр өөрт байсан улаан балаараа ингэж бачиж байсан юм. Зөөлөн цагаан сар нийж юм зүглээд ирэхдээ үлгэрийн биелэл. Зүүдний асарт тухлан суух дагнаас зүтгэн зүслэн байж чамааг би авсан. Чанад сарнаас бэлгэлсэн жаахан охин. Чанагш явхал гэж сандаргаах алдраа. Үйзэн цэнхэр орчлон аргатан уйлах уйлтэй мүйжидээ үлдэж хайрлаа бурхан минь. Ээжтэй уулдаж сайхан том охин болсонд баярлаа өр минь. Охиныг минь хажууд хань болгон илгээсэн бурханд хойв заяанд сарандаа баярлаа. Нэг л мэтгэд цэцэрлэг сургуульд орж, дуулж, бүжиглэж, уран уншиж, ээждээ аяг угааж өгч, аргал түшээ оруулах, хоол хийх, хувцас угаах, юм оёх, морь унах, ямаа өхрээ саах гэдэл бүх юмыг хурдан сурч ээжигээ тэр болгонд хүрхгээ байсан мундаг охин шүү чи минь. Тэр бүх хугацаанд хоёулаа найзлаад гоё чамтай хамт байх хамгийн гоё. Аавынхаа морины уяа руу явах гээд хоёулаа яарч байсан тэр өдрийг санаж байна охин минь. Би өхрээ тугаад хойноос ирж байхад чи өхрийнхэн аргал хатаагаад бүгэд байгаа харагдсан. Ээжтэйгээ явахын тулд ажиллах хурдаа амжилж байгаа нь тэр. Ирээд хартал уяа руу явах гээд гойсон ягаан цамц цэнхэр джинс юпогн эл өхрийн бас болчихсон байж лээ. Харсан чин охиноо өрөвдөгч шиг өөрөөсөө жахацсан том модон дээр их ихээр хийсэн найтан басыг дааж адан өргөөд гүгэд байсан юм чин аргагүй шүү дээ. Жаахан амтан гэж анх удаа бодож билээ. Харин түүнээс өмнө чи муу хийлээ. Цэвэрхэн байл та. Муухай хийж болохгүй. Арчаатай бай гэж ирэхэд л сургаал зэмлэл хослолдог байсан. Ээжтэй энэ мэд олон ухаарал харилсан охин билээ чи. Зориг тэмүүлэлтэй байхыг би чамаасаа сурсан. Чи чадна гэж зүтгэдэг, чаддаг сайн хүүхэд. Тийм болохоор чи бас ээжийнхээ бахархал болсон охин шүү. Итгэлийн минь даадаг, сэтгэлийн минь ойлгодог, авьяастай, чадварлаг, жаахан зөрүүд хөөрхөн охиндоо хайртай шүү ээж нь. Зөрүүд байх тийм муу биш. Өөрийн бодолтой л хүний зан. Гол нь учрыг нь олж зүрх, зөрснийхөө утгыг үйлдэлээрээ үзүүлдэг, баталдаг байх ёстой шүү охин минь. Ээжийнхээ үргэлжлэл болсон сайхан охин минь. Саран туяа гэдэг ээжих л байх гэж ирсэн сарны охин минь. Зөв хүн байж хүнийг чин зүрхнээсээ хайрлаж, ажлыг чин сэтгэлээсээ хийж байгаарай. Чамда үргэлж хайртай ээж нь ёслов. Ээж Саран туяа, Говьалтай аймгийн Даривсум. Захидал 3. Халуун сэтгэлээрээ чамаагаа үнэрлэе. Сайн байна уу? Залуу насны минь дурсамж бүхнийг сангалзуулах инхри жаахан охин минь. Чамда энэ захидал хүрэх тэр өдрийн мэндийг хүргэж чанга тэврэн үсэ. Сургууль соёлын сонин хачин хичээл ном ихтэл бидтэй. Аав нь хүний нутагт эрдэм өөртлөж яваа жаахан охиндоо хаяач болов хань болоосаа гэсэндээ энэ захидлыг бичиж суuna. Харилцаа холбоо хөгжөөд өдрийн хідэн удаа ярих боломжтой ч гэлээ тэгж бас амжихгүй л юм. Өвөл цаг ирж гадаа хүүтэрч байна. Хувцс хунраа тохируулаарай. Ханаад том хурж даарч хөрөх вийдэ сэргийлээрэ. Хүнд хамгийн чухал нь эрүүл мэнд шүү.
Тэр жил яг л чамтай адилхан анх удаа гадаад улс руу явж илээ. Гэхдээ чамайг бодоод эх орондоо их сургуулаа төгсчхөөд 2 дахь удаага суралцахаар арлын орон зорьсон юм. Тэг гэж ээжийнхэн хэвлээд 6 сартаа хоцорсон. Тэр үед намайг та хоёроосоо салж чадахгүй хорогдсон байсныг ээж нь сайн мэдэж байгаа. Намайг сонирхогчийн сумаа үздэг тэр өдөр 12 дугаар сарын эхний 7 хоногт охин минь чи төрж аавда улам их аз жаргалыг авчирч амьдралын үнцнийг мэдрүүлсэн. 3 хоногийн дараа ээжээс нь ирсэн захидалд 2-3 хуудас хүний нэр бичээд охиндоо ямар нэр өгөх вэ гэж лавсан байж үлээ. Аав нь тэр олон нэрсийг уншиж баралгүй хариу захидал бичихтэй охиноо нинжин сайхан сэтгэлтэй цэцэн цэлмиг ухаантай үзэсгэлэн гоо эрхэмсээ нэгэн болоосай гэсэндээ цэцэн заяа гэж нэрлсэн юм. Хэдхэн сарын дараанаас гурвал харийн төмний дунд 1 жилийг хамтдаа өнгөрөөсөн. Ой хүрээд хөлд орж байхдаа өдөр бүр нойрмог чигээрээ инээсээр босож ирээд ажилдаа явах аавдаа өнсүүлээд үлддэг байсан жаахан охиноо аав нь хотооч гэсэн татхан санаж байна. Хүүхэд айхад нь өндөр төлбөртэй сургууль соёлд суралцуулж чадаагүй ч гэлээ. Дэлхий чансаатай их сургуульд илсэн ороход чинь бахархаж байсан шүү охин минь. Би чамд өөрийнхөө санснаар хэлж зөвлөж гадаад хэл заадаг байсныг санаж гин үү? 5 жилийн өмнөх Цуслангийн байршингийн ханан дээгүүр өнгийн цаасан дээр гадаад өгнөд бичээд нааж байсан нь хотооч гэсэн хിവэрэ байлээ. Чиний явсан газар бүрт орчин бүрдүүлэх гээд ядаж байсан минь л тэр бах. Хилийг боловсрал болгоо эзэмшээрэй минь охин. Хийж бүтээн гэж мөрөөдөж явтал хоног хугацаа орсон өнгөрчихдөх тул аливаа бүхнийг буух ашлуулаарай. Юмыг сурах цагтаа сайн сураарай. Боломж бүхэн ганцхан тул цагийн юм цагтаа гэсэн сайхан зарчимтай хичээж амьдраарай. Бас сурсан мэдснээ найз нөхдөд хуваалцах нь олон талын тустай тул буян болгож цаг гаргаж байгаарай. Хүнд байгаа чадлынхаа хэрээр сайхан сэтгэлтэй явхад сайхан байдаг юм. Мэдсэн зүйлээ бусдад хэлж ярих нь өөрт илүү сайн давтлага болдог. Заримдаа аав нь өөрөө мундаг амтан шиг зүгээр шахуу байхад нь зэмлэж байсан бол уучлаарай. Хүний амьдралд эмийн үгс зүрх зүссэн шархлуулах тохиолдол зөндөө л гардаг юм. Уйтгаар давтуулж сэтгэл эмзэглүүлэх тул тэр болгоныг үнцгий хүлээж авах шаардлагагүй шүү. Олны төлөө сэтгэлтэй явж дотоод мөн чанараараа өөрийгөө чимж яваасай гэсэндээ нэлээ сургал нэмээд биччихлээ. Одоо миний охин том болж аливаа бүхнийг биедан шийдвэрлэх хариуцлагатай насанд хэдийнэ хүрсэн байна. Гэвч 18 нас гэдэг хүний оюун ухаан өсөж өндийхтэй харьцуулбал бас ч болоогүй. Дөнгөж дэлбэгээ нээж байгаа хамгийн цэвэр ариун нас гэдгийг санаж бартаа бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй хөдөлмөрлөөрэй. Энэ намар аав ээж хоёр нь харийн нутагт чамааг хүргээд буцахдаа тэгтлээ их санаа зовоогүй шүү. Учир нь хажуунаасаа холдуулж үзээгүй жаахан охиндоо дэндүү их итгэсэн минь тэр байх. Зарим үгийг өглөөд байвал үнгүй болдог шиг юм цөөхөн байсан дээр тул энэ удаагийн цагтлаа ингэсгийгээд өндөрлөе дөө. Аав нь уншихад сэтгэл уужирч ухаарл хайрлах сайхан хүүхдэд цагтл бичнэ гээд тогтос сууж чадалгүй зөндөө утчихлаа. Алт мөнгөөр бэлхуулж амттангаар цатгаж яваагүй ч гэлээ. Миний охин миний хүссэн хүлээсэн хүндэтгэн үнэлдэг эрхэм хүмүүн тул зарсандаа хүрдэг зүрхтэй орчин цагийн шинэ хандлага шинэ ирч хүч урам зоригээр дүүрэн болохыг хүсэн өрөөгөөд халуун сэтгэлээрээ чамаагаа унарлая. Эрүүлийнх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Хүндэтгсэн аав чин зориг. Захидал 4. Цэцэг шиг услах урмын үгсийг ээж нь чамдаа хувингаар асгах болно. 18 настай охиндоо илгээх захидал. Ямар ч тааж эхлээд охин минь чамдаа ээж нь ямар их хайртайгаа хэлэх нь зүг бах. Дөнгөж цоморлогоо нээж орчлон ертөнцид гоо үзэсгэлэнгээ харуулах гэж хичээн гүлэн тэмүүлж буй 18 настай хонгорхон охин өр минь хэдэн зүйлийг ойлгож аваасай гэж хүсэж байна. Охин минь одоо чамтай хамт байгаа 18 насаа чамлах хэрэггүй. Энэ бол мөрөөдлөө биелүүлэхэд хэдий эртч гисэн мөрөөдөж эхлэхэд яг тохирснаас.
Далавчаад илэг мөрөөдөлчин энэ амьдралаас чамд өгч буй бэлэг. Чи минь 18 настай учраас өнөөдрийг энэ ертөнцийн сүүлчийн өдөр хэмээн бодож хэн нэгнийг хайрлаж, хэн нэгэнд дурлаж, гомдож, үзэн ядаж болно. Энэ насанд их хэмзэг бас чамтай уулзрах бүх хүн тийм ч сайн нэгэн биш байдаг учраас сэтгэл чинь амархан шархлах боловч цаг хугацаа өрсөн өнгөрсний дараа бүдэрч унсан чамааг босгоод цааш хамтдаа чамааг бүдрүүлэх бүхий саад бартааг даван туулахад чинь туслах нэгнийг эрен хайж олоход яг тохирсон нас юм шүү. Сургууль бол хэцүү даваа. Чи минь чадхаараа л хичээж байна гэдгийг сайн ойлгож байна. Муу дүн авсан чамаагүй дээ. Хаяаж гисэн гадуур гарч найзуудтайгаа хөгжилдөх хэрэг чамд нь байгаа. Учир нь чи минь юм бүхнийг туршиж үзхийг хүссэн тийм л зоригтой 18 настай нэгэн шүү дээ. Чамаагаа би буруу зүйг ялгаж чадах насандаа байгаа учраас чамдаа би итгэдэг. Тийм болохоор хожим цаг хугацаа өнгөрсний дараа 18 нас минь хамгийн жаргалтай нас минь хэмээн бардам хэлж чадхаар өнгөрүүлээрэй. Гэхдээ 18 хүрлээгээд чи насанд хүрсэн нэгэн болсон гэсэн үг биш. Чи минь надтай үргэлж нялхаараа санагддагч би ч гэсэн энэ насыг тойроод биш дайраад гарсан учраас хаяач гэсэн надтай ээж гэдэг талаас минь биш өөрөөсөө 20 хэдэн насны зөрүүтэй найзаагаа хэмээн бодож ярилцаасаа гэж хүсэж байна. Учир нь амьдралд олон сонголт гарч ирдэг. Тэр бүхий сонголтоос зөвийг нь сонгоход ээжийнх нь 18 насны амьдралын туршлага хэрэг болох болно. Гэхдээ би чамд үргэлж зааварлахыг хүсэхгүй байна. Учир нь чамаа гаргасан алдаанаасаа баач гэсэн суралцаасаа гэж хүсэж байна. Энэ нь ч чамд хэрэгтэй. Хэдий унахад өвддөгч гэсэн буцаад хөл дээрээ босоход тусалдаг 100 аргыг суралцахад тохирсон нас юм шүү дээ. Энэ насанд их олон зүйлийг суралцдаг. Тэр бүхнээс хамгийн чухал нь буцадтай нөхөрлөж найзлах явдал. Сайн муу аль нь ч ясах хамаагүй хэрв хэн нэгэн найз чинь уйлж байвал очоод тэр нь гараа сунгон зүгээрээ өвдсөн ч хамаагүй чи 18 настай юм чин хэмээн хэлээрэй. Чиний мөрөөдөл хаах хүрхийг мэдэхгүй ч гэлээ ганцаараа тэр бүхнийг төсөөлж ирээгүй. Энэ бол чамд үлдэх хамгийн гоё зүйл болохоор найз нартайгаа эсвэл өөр хэн нэгэнтэй хуваалцаарай. Чамайг би эрэгтэй найзтай байхыг зөвшөөрнө. Тэрийг хайрлсан ч болно. Гэхдээ хэцэрхий их зүйл битгий бодоорой. Ирээдүй чинь дөнгөж эхэлж байна шүү дээ. Ингээ бодоод суухад 18 настай би, 18 настай чи энэ хоёрын хооронд ямар ч ялгаа алга. Заримдаа би хэтэрхий өглөө аншаад зан гаргадаг байх. Тэр болгонд минь намайг адалж зэмлэлгүй. Харин эсрэгээрээ 20-од жилийн өмнөх 18 насыг минь сануулж байгаарай. Охин минь энэ цэцэг шиг насаа цэцэг шиг л ургуулж өнгөрүүлэх нь зүйтэй. Харин тэр цэцгийг услах урмын үгсийг ээж нь чамдаа хувийн-хувингаар асгаж байх болохоор битгий санаа зовоорой. Энэ бүхний эцэст 18 настай хамгийн хөөрхөн охин минь нүдэнэд инээгээрэй. Өсөл мөрөөдөл чинь зориг болж хувирдаг юм шүү. Ээж эрдэнэ чимгээсэн. Захидал 5. Ээж нь чамаасаа нэг л зүйлийг амжилтлан гоё. Сайн уу миний сайхан хүү? Ээж гэдэг эрхэм алдрыг авчирч их хүн болохын жаргалыг мэдрүүлсэн сайхан хүүдээ ээж нь сэтгэлийнхээ үгийг бичгээр шийдлээ. Чамаагаа хөвлөдөө байгааг мэдсэн тэр өдрөөс ээж нь огт өөр хүн болж илээ. Анхны хүүхэд минь хүүл байгаасаа гэж хүсэж байсанчлан томоос том духтаа хүү ээж аавдаа ирсэнсэн. Миний хүү түшигтээ сайн эр хүн болно гэж бэлэгдэж түшиг нэрийг сонгосон байсан ч бат түшиг, хан түшиг, од түшиг гэд ямар нэр өгөхөө сонгож чадалгүй их удаж илээ. Харин нэг өдөр аваас нь мессеж ирсэн юм. Энэ нэрийг уншаад л дотроос нэг юм огшоод ойлгох төгсөн. Яг л бидний хүсч байсан тэр нэр. Миний хүү үргэлж азтай, одтой, түшигтэй тулахтаа явах болно гэж нэрийг чинь шивнэхтэй ирүүл айлцсан.
Үнэхээр л миний хүү олон зүйлд азтай одтой байж одоо хүссэн сургуультай суралцж байна. Бас араасаа 3 дүү дагуулж том ах болсон шүү дээ. Ээж нь хүүхэд хэрхэн өсгөж хүмүүжүүлэх тухай мэдлэггүй, туршлагагүйгээсээ болоод өөрөө ч мэдлэггүй олон зүйлийг буруу хийсэн байж магадгүй. Хийсэн буруу зүйл болгондоо ээж нь уучлалт гуйж байна. Жирэмсэн байхдаа хордлого ихтэй бас юу идэж болдоггүйгээ мэдэхгүй байсан болохоор ээжийнх нь буруу хооллолд чамайг харшилтаа болгочихсон. Гадныхан шиг багаас нь би даалгана гэж бодоод хүүтэйг ээж хамт унталгүй чамайгаа тусад нь унтуулдаг байсандаа харамсдаг юм. Гэтэл чи минь ямар их айдаг байсан болоо. Айсандаа шүн болгон уйлаад л аавдаа загнуулаад буцаад унтдаг байсан. Үнэн дээр 20 гаруйхан настай залуу ээж юуг яаж хийхээ мэддэггүй байсан. Тэгээд ч миний хүү чинь 18 сардаатаа ах болчихсон шүү дээ. Нэг автал аав ээжийнхээ санаанаас огт гардаггүй юм. Ээжээс огт салдаггүй байсан миний хүү нэг л өдөр ах болж ээжийнх нь хүүдээ зориулж байсан тэр их хайр дундрах шиг л болсон байх та. Дүүхэн төрсний дараа ээж нь хүүдээ анхаарал тавьж чадахгүй байсан болохоор эмээ өвөөгөнд нь чамааг аваадсан. Гэтэл миний хүү хоол ундааж идэхээ болж аавыгаа очих үед нь явъя гэртээ хайрыг гэж гуйж байсан гэдэг. Тэр бяцхан сэтгэлд нь орхигдсон мэт сэтгэл төрж байсан байх та. Магадгүй ч жоохон байсан болохоор сандаггүйж байх. Гэхдээ ээж нь энэ явдлыг бодохоор өөртөө гимштгэл юм. Томчууд бид чинь өөрсдийнхээ аятуух амар тайвныг л боддгоос биш хүүхдийнхээ сэтгэлийг мэдэрдэггүй ус. Жаахан юм чин дээ юу мэддэг юм бэ гэсэн байр сууриас л хандаж өөрсдийнхөө шийддэг. Магадгүй одоо ч зарим зүйл дээр ингэж ханддаг байх. Араасаа олон дүүтэй болсон миний хүү ээжийнхээ хайрыг, ээжийнхээ халамжийг өгүүлж ясныг ээж нь даанч хож ойлгосон. Ямар сайндаа л ээжээ та над руу хараад инээдэ гэхэд нь хараад инээхэд бишээ та дүүрөө харж инээдэг шиг инээ гэж хэлж байсан. Бяцхан охин дууг нь харахаараа ээж нь өөр болж хүүгээ харин тэр шааж хардаг байсан бах та тэр үед. Дүү нь унтчихна чимээгүй. Гүй чи яагаад сахилгагүйтэй байгаа юм бэ? Ядаргаатай юм бэ? Гэдэл төвөгшөө загнадаг байсан бах та. Хидий гаднаа тийм байсан боловч ээж нь хүүгээ үргэлж хайрласаар байсан. Одоо ч гэсэн хайртай гэж ил хэлдэггүй ч гэлээ. Хүүгийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн тийм их хайраар хайрладаг юм шүү. Гэвлийд байх үед чинь сайхан айзнууд сонсож, гитар даран дуулж, төрсний чинь дараа чамаагаа тэрвэд үргэлж дуу аялан унтуулдаг байсан. Ээжигээ дуурайн ганганаж дуурсаар байгаад унтдаг байж лээ миний хүү. Тиймдээч миний хүү өнөөдөр зөөлөн ааштай, сайхан сэтгэлтэй, хөгжмийн мэдрэмжтэй хүн болж өссөн баг. Багадаа миний хүү их мэдрэмжтэй, бүх зүйл сониучрхан гайхшран ханддаг байсансан. Томчууд бидэнд тийм сүртэй биш зүйлийг тэгж хүлээж авахд тоодоггүй байсандаа ээж нь бас харамсдаг. Ёстой л хүүхэд бүхэн багадаа Пикассо байдагч томчууд бид Пикассо биш болгодгоо гэж үнэ юм да. Хүүхдийн тэр халиа цалиа гэгээ ертөнцийг бид л өөрийн хар бараанаар бодож сэтгэл хөдлөлгүй нухацтай болгох юм да. Одоо чинийхээ дүү нааштай хандаж байгаа хандлагыг харахад бөөн үгүйсгэлэл байдаг. Чи чадахгүй ээ. Битгий сони юм яриад ээ. Гүй юм мэддэггүй юм уу? Гэх мэдчлэн ярьдаг чи анзаарсан уу? Ээж аав нь энэ хандлагыг суулгасан ч байж болох юм. Гэхдээ миний хүү өөрийнхөө үзэл бодлыг хэлхээсээ өмнө бусд нь яаж хүлээж авах болоо гэж бодож байгаарай. Магадгүй чиний санаанд хүлээсэн нэг үг бусдын сэтгэлд мартагдахгүй тол болон үлдэж болохыг санаарай. Миний хүү бусдаас онцгой хүүхэд шүү. Магадгүй чи өөрийгөө яагаад юм дараах юм болоо, яагаад олон зүйлийг хийж чаддгүй юм болоо гэж боддог байж болох юм.
даруухан байна гэдэг чинь маш олон сайн талтай. Аливаа зүйлийг сайн анзаардаг, анзаарч харсан зүйлээ бодож тунгааж чаддаг. Нэг зүйлд төвлөрөхөөрөө сайн хийдэг гэд олон давуу тал бий. Энэ бүгд миний хүүд байдаг. Гаднаа дарууханж дотроо даацтай тийм л хүү шүү миний хүү. Өөрийнхөө чадахгүй гэж бодсон зүйлээ зориглоод хийж байгаарай. Нэг л тийм зүйлийн ард гарахад олон зүйлийг хийж чадах боломжтойгоо ойлгоно. Цаашид чадахгүй, мэдэхгүй гэдэг айдас чинь багаар алга болох болно. Ээжин чамаасаа нэг л зүйлийг амжилтлангүй. Өөрийнхөө сэтгэл хөдлөл эзэн болж байгаарай. Одоо миний хүү 13 настай бол чиний шилжилтийн нас эхэлж байна. Энэ үед олон зүйлд сэтгэлчин докторгүй болж бүх хүн чамайг ойлгохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Тийм үе ирвэл бусдад уурлаж гомдлгүй, өөрийнхөө зан аашийг анхаарч юунаас болж байгааг нь сайн бодож тунгаагаарай. Өдрийн тэмдэглэл бичсэн ч болно. Магадгүй ээж нь дүү нарт нь ажил гэрийнхээ бусад асуудалд анхаарлаа хандуулад хүүтэйгээ тухтай ярилцахгүй байгаа байх. Гэхдээ ээжтэйгээ ярилцахыг хүсвэл ээж нь хүүтэй үргэлж цаг гаргаж байх болно. Ирээдүйд алдар нэрээ дуурсгасан мундаг дуучин хөгжимчин болно гэдэгт чинь үргэлж итгэдэг шүү ээж нь. Чамдаа маш их хайртай шүү. Загтал битсэн ээж их чимэг. За ингээд энд хүрээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.